Суу билгийн жимээр. Чингис хаан гэдэг нэр монголчууд бидний хамгийн үнцэнтэй үнэт зүйл. Тэр бол Монгол орн тэр чигээрээ мөн юм. Чингис хаан Монгол хүн бүрийн хэл, соёл, бичиг үсэг, хэл хязгаар, уул ус, нутаг орон хийгээд өн эртний төв, өв соёл, биеийн болон оюуны дархлаа бахархал бардамнал бүхэн билээ. Үнэндээ ингэж хэлэхээс ч өөр аргагүй юм. Монголын ямар ч нутгаар явхад их баг хэмжээгээр Чингис хаантай холбоотой домог төв, хууч яриа, түүхэн үйл явдлуудад болно. Тухайлбал Дорногов аймагт хатны булга, их баг загал буурлын хэц, сүлдэн хөхөт толгой, 18 богд буюу Атс богд уулгээд байх нь их баг хэмжээгээр их хаантай холбогдно. Эндээс та бүхэндээ Дорногов аймагт хадгалагдах их эзэн Чингис хааны цагаан сүлдний тухай сонирхуулъя. Дорногов аймгийн Музей сурвалж судалгааны төвийн хамгийн гол онцлог болсон цагаан сүлд маань их эзэн Чингис хааны маань их Монгол улсаа байгуулад 9 үл цагаан тогоо шүтэж дахиж бий болгосон дагуул 8 тогийнх нь нэг нь байна. За энэ туг маань Дорногов аймгийн Хөвсгөл суманд ер нь 300 гаруй жил дахигдсан. Зөвхөн Дорногов аймгийн гэлтгүй Монголын улсын хэмжээнд хамгийн үнцэнтэй нандин үзмрүүдийн нэг болсон ийм үзмэр байна. Их эзэн Чингис хаан маань их Монгол улсаа байгуулад 9 үл цагаан туг сүлж бүтээнэ болгон тагсан. За энэ 9 үл цагаан туг маань нэг гол туг, дагуул 8 дагуул тугаас тогтдог. За энд байгаа манай музейд хадгалагдж буй энэ туг маань дагуул 8 тугийнх нь нэг байна. Төшөөт хаан аймгийн Год мэргэн ван Хотог уулын хошуунаас үүсэн байгуулагдсан одоогийн Дорногов аймгийн Хөвсгөл сум. За энэ эзэн Чингис хааны дагуул тугийг хадгалан дахиж байсан Сүлдэн нөхөө хайрхан гэж ийм домогт сайхан хайрхан байдаг. За энэ туг бол яг нөгөө манжи үед л энэ эзэн Чингисийн энэ төсөөл тугийг манжийнханд алдахгүй тулд бол энийг ингээд зогтаалгаж нууж авч үлдэж ийсэн түүх байдаг юм лээ. Тэ энийг бол Монгол гэр бариад гэрийн тооноор гэлбэрийг нь гаргаад ингээд тусгай хүмүүс манаж хадгалж цагтаг тийм байсан түүхтэй байдаг юм билээ. Энэ цагаан туг бол энэ гар хорин дахиж жагаад ямар нэгэн аймаг байгуулах юм уу тэр үед хайрын байгуулах юм уу тэгэхдээ манай хошууны захирагч юм бол гүрших гэж 80 байсан байна. Тэр хүнийг нь авч манай энд ирсэн. Нэгэн жолоонд дор нэгдсэн монголчууд 1206 оны 100 Чингис хааныг их Монгол улсын хаан ширээнд өргөмжлөхдөө 9 хөлт цагаан тугаан босгож их эзэн хаан туг сүлдэндээ мөргөн ёсолж байжээ. Энэ үеэс цагаан туг нь Монгол улсын төр, өн мөнхөд мандан бадарч, төр улс төмөн олон амар төвшин аж төрхийн бэлэгдэл болон төрийн орд өргөөнөө залагцаар иржээ. Алтан ургийнх маань үе дамжиж ингэж хадгалж дахиж шүтэж ирээд за 1640 оноос хойш нэг дороо улсын үндэт цэнтэй нандин зүйлс байх юм нэг дор байвал устж үгүй бол хаюултай юм байна гэж үзэж нутаг оронд даяад тараасан. Эзэн Чингисийн энэ сүлдэн тохийг бол Уус аймгийн Өндөр хангаан сумын хан хөхийн уулын өвөрт бас дахиж ийсэн гэдгийг. За өрөө Монголын олон хошуудад бас дахиж ийсэн гэдэг түүх байдаг. За энэ Хөвсгөл суманд энэ дахигдж байсан энэ дагуул тогийг бол 1940 оноо ихээр хорлоогийн чай болсон гой бүр ирж хүндэтгэл үзүүлж зураг хөргийг авч улсын архивд хадгалсан байдаг гэсэн түүхэнтэй байдаг байхгүй. Тэгээд Дорногов аймгийн
олон энэ мэдлэг судлаачид энэ төр үйл энэ одоо эзэн Чингисийн ангад тогийн нэг нь үл яг мөн гэж судлаачид ütсэн байдаг. Нэгэн 1630-аад оны сүүлээр Монголын төрөлт ёсны уламжийг хязгаар газарт бүрдүүлэх улмаар Чин улс доройтож манжууд хүчрхэгжиж байсан учраас хязгаар газраа түрэмгийллээс хамгаалах зорилгоор Монголын нийслэл хар хормоос ихэд цагаан сүлд, хар сүлд тугийн дагуул тугуудыг зүүн, баруун, өмнөд хязгаар нутгуудад байрлуулсан түүхтэй. За энэ тугийг бол одоо дахиж шүтэж хадгалж хамгаалах үйл хэргийг бол одоо тугч одмынхан гэдэг тусгай хүмүүсээр гэж харуулдаг байсан. За энэ хүмүүсийг болохоор Арангаа болон Хөвсгөл аймгийн цаг дээрээс одоо ер нь 40 өрх хайлыг авчирч суулгасан байгаа. За тэр хүмүүс нь бол одоо нутаг орноос хангалзаад за тэгээд одоо яг байгаа өөрсдийнх нь байгаа газраа Хөвсгөл гэж нэрээдээд өөрсдийнхөө одоо нутаг орныхоо нэрээр нэрээдээд за Хөвсгөл сум маань бас үүссэн түүхтэй нэг талаар. Хөвсгөл сум гэдэг маань одоо Хотгойдын Чин гүнжав жавыг л одоо тэгэл манжид л одоо аваачиж тэнд нь одоо цол хэрэгэм өгөөд тэнд нь байршуулж явахыг тэгэл нутгаан санагалцхлаар нь л одоо ард иргэдийн цагаан идэ хоол хүнсийн хүртэл ингэж авчрах хойгоор Хөвсгөл аймгаас энэ улсуудыг ингэж авчирч ирсэн байгаа юм. За тэгээд л эндээс л одоо нутаг орноо буцаж чадаагүй хүмүүс ингэж суурьшсан. Тэгээд 3 Хөвсгөл гэж уулын хүртэл Хөвсгөл аймагт ингэж байдаг юм байдаг тогтол юм билээ. Тэгээд тосгоныхан гээл одоо энэ тэр одоо Хөвсгөл аймгаас нүүдэлэн ирж байж байсан амтэрч байсан олсод зарим нь буцах нь буцаал үлдэх нь үлдээд ингэж явсан. Ийм түүхээр л Хөвсгөл сум гэж нэрлэлсэн гэж л бид гэж түүх томгоос сонсч илээ. Мянга 1640-од оноос 1940 оныг хүртэл Тугчин хотод уран хөвсгөл эдээшин суурьшиж тугийг хамгаалах хийгээд тахих үеийн үе дамжин тасралтгүй үнэнчээр гүйцэтгэж иржээ. Сүүлчийн Тугчин одоогийн Дорнохов аймгийн Хөвсгөл сумын иргэн Хүрвийн Дорж гэдэг хүн байжээ. 19-р зууны сүүлээс 20-р зууны 30-аад оныг хүртэл хариуцсан ахлаж тугаан тахиулж журам ёсыг барьж ирсэн түүхтэй. Хамгийн сүүлийн Тугчин Цогтарж гэж хүн байсан. Энэ хүн бол манай авг талын хөргөн байсан байгаа. 1690 оноос 1940 он хүртэл дахиад ирсэн байгаа. Тэгээ энэ хооронд тэр түүхэнд бичснээр нэг 6 тахилч байсан гэж 6 албаг байсан гэж бичсэн байгаа. Тэгээд долоодох нь бол одоо дорж байгаа байсан юм уу гэж бодоод байгаа. 300 гаруй жил дахиж шүтж ирсний дараагаар хэлмэгдүүлэлтийн үед өртөөд тодорхой хэмжээнд шатаж одоо иш туг юу дэлсүүл маань шатаж тодорхой хэмжээнд гэмтсэн. За үүнийг бол одоо нутгийн иргэд нь нууцаар авч хамгаалж үлдээд за тэгээд одоо 96-нд музейд авчирч өгч одоо сэргээнд сурлаж одоо ингэ тавьсан байгаа. 1937 оноос Монголын төр феодал ангитай тэмцэх нэрийдлэр олон зуун эрдэм оюунтай мэргэд лам хуврагууд сэхэтнүүдийг егүүтгэж сүм хийдүүд болон хуучны гэх бүхнийг устгасан их хэлмэгдүүлэлтэнд их сүлд шүтэн өртөгчээ. Яг үнэхээр одоо Чингис хааны дагуул 8 тугийн нэг мөн үү талаар одоо дулам тэргүүтэй багш нараа одоо ингэж судалгаа шинжилгээ хийж бүр 2012 онд эрдэм шинжилгээний хурал зөвхөн одоо энэ тугны талаар одоо ингэж зохион байгуулж ирсэн. За энэ туг маань одоо тэгээд яг эрдэмтэд судлаач дуу нэгтэйгээр одоо энэ Чингис хааны 9 цагаан тугийн нэг нь мөн байна гэдгээ баталсан байдаг. Хангал их тугийн зөвхөн гэлбэрийн гэдэг нь одоо энэ дээдлийн сэрээ штэ. За тэгээд энэ доогуур нь ганц нэг юм байдаг юм шиг байгаа. За эднэр нь бол одоо яг жинхэнэ тугныхаа их хувь нь байж идэг гэж би үл гэж ойлгоод байна. За энэ тугны маань одоо яг дээд хэсэг нь бол дээд хэсэг болоод одоо энэ чүн чулуун бурхан одоо энэ хамгаалагч сахиус гэдэг байгаа энэ гурван зүйл нь бол ерөнхийдөө яг хадгалагдчихулсан байгаа. Холимогдуулалт өртсөн ч гэсэн. За үүнийг бол одоо яг тугны маань жинхэнэ
амин шүншиг нь одоо энэ гуравтаа шингэсэн байна гэж үзэж одоо сэргээн цэцурлаж тавьсан. За эндээс бол одоо яг тэр додыг одоо дээрд байгаа дог сэрээ бол одоо яг тангаар хийсэн байгаад байгаа. Тэгээд за доор байгаа нь болохоор одоо чүн чулуугаар хийсэн. Одоо чүн чулуу гэдэг. За энэгээр хийсэн одоо ийм бурхан байгаа. За тэрнийх яг чүн чулуун бурханы яг доод талд нь бол одоо яг гуйлаар хийсэн, гуйлаар хийж алтаар шарсан одоо ийм хамгаалагч цахиус баатрыг одоо дүрсэлсэн ийм бүтээл байгаа. За тэгээ одоо сэргээн засварлахтаа одоо энэ дэлсүүл, унжлага, манжлага тэгээд за энэ ишийг бол одоо хамгийн сүүлд нь сэргээн засварлаж хийсэн. Магадгүй хороо бусгай он цагийн үед их эзэн хааны зарим тахилга тасарч байсан бол харин монголчуудын сэтгэл зүрх нь хизээч тасарч байсангүй. Сүлдэн хөх аваа гэж одоо хөвсгөл сумын маа нэг багийн төв яг тэр газараа байршдаг. Тэгээ мэдээж энэ аваагаан бол одоо жил болгоны хаврын ихэнх сард дахиж морь уралдуулж, бүх барилдуулж, уул хайрхан хангалтгийг баясгаж явдаг. Одоо энэ бол бүр түүхэн одоо холбоо болсон юм байна. За энэ одоо ингэж холбогдсон байгаа нь бол ерөнхийдөө яг хүмүүсийг одоо ирж одоо энэ тогондоо залбирч мөрөхөд зориулсан. За ер нь энд ирж залбирч байгаа нь баг ихэнх хувь нь баг гадаадын жуулчд илүү их ирж үздэг. Манай монголчуудаас илүү. За энэ бол одоо ихэвчлэн нөгөө нэг өөр монголчууд гэх юм уу те. Одоо яг нэг их эзэн Чингис хааны зүйл одоо энд ингэж байна гэдэг мэдээлэлтэй их ирдэг. Тэгээд яг монголчууд өөрсдөө гэвэл ер нь жуулчд болоод одоо цэргийн хүчнийхэн байгууллагууд их ирж одоо ямарваа нэг арга хэмжээ үйл хэрэг гүйцэтгэхээс өмнө бас ирж мөрөгдөг. Түүлийн үед бол одоо тогч одмын хүний хувьд одоо манай авгах Лувсангийн Чанар Ванчиг гэдэг хүн 2001 онд санаачлаад энэ эзэн Чингис хааны дагуул тугийг залъя гэд одоо 2021 онд Дорногов аймгийн 70 жилийн ойгоор одоо орон нутгийнхаа судлах хүмүүсэд ингэж энэ хангал их тугийн энэ их тугийг бол энэ тагсан байдаг. За 70 жилийнхээ ойгоор аймгийн баяр наадмыг 9 хөлт 9 шарга мартайгаар тогч одмынханаар залгуулж баяр наадмыг эхлүүлж ирсэн тогтой. Тэрнийх нэг нь бол одоо бий байх юм. Эртний сайхан Монгол орнд Суута богдын түүхэд омог тасраагүй яваан. Түүний худаг буян Шингис нь оршин бизээ. Нэвтрүүлэг маань цааш Чингис хааныг магтсан сайхан магтаалаар үргэлжилж байна. Морин хуурын уянгалаг аялал, хөөмө хархирааны олон төрөл зүйл хослоод ирэхээр бишрэхгүй байхын аргагүй.
Алтай хангаан сүрлэг айз мэг шиг тал нутгийн яруу уянгалаг хуурын ишгийг хослуулж ба 2 уран бүтээлчийг алтан цоож мөнгөн цоож ялгахын арга. Духан дээрх тэмдгийн сайтар ажиглал ялгав. Нэг нь алтан шар, нөгөө нь цагаан мөнгөөр хийжээ. За бид хоёр Дорногов аймгийн Дэлгэр сумын харьяат ийм ихэр хөөмж орон бүтээлч залуучууд байна. За тэгээд бид хоёр Дэлгэр сумандаа багасаа одоо морин хуур одоо хөгжмөн анхлан сураад за тэгээд тэрнээсээ хойшоо хөөмий гэдэг нь одоо том ус соёлыг одоо сураад тэгээд өдгөө одоо орон бүтээлээ төрөөд ингээ явж байна. За бид тэр болохоор одоо багасаа одоо мал дээр өссөн тэгээд одоо манай авч өөр болохоор мөр уйддаг тэгээд ийм хүн тэгээд одоо айлын одоо уяан дээр их очиж одоо айлын гал малаар наадмаар их явдаг байсан. Тэгээд хүн болгон дээр морин одоо уяан дээр хүн болгон гэж одоо ерөөл магтаал хайрж одоо морин хуурмуур тоглодог. За тэрнээсээ л одоо ингээд ер нь морин хуур их сайхан гой зүйл гэдэг ах ингэж эндээс одоо морин хуур сур ихэлсэн. Тэгээд морин хуурыг болохоор одоо бид тэрийг одоо аав маань одоо тайр морин хуур гэж одоо цагаан үгэн гээд морин хуурч үгэн байсан. Дэрүүн дээр анх одоо шавлан орж морин хуур заалгуулж байсан. Хөөмийг болохоор тухайн үедээ үл яг манай нутагчин бол яг манай багш галсмаа багш маань та нэг хөөмийн сураараа гэдэг ерөнхийдөө нэг юм дээд нэг хэлж ийсэн. Тэгэл би ч нөхөө заан хөөмийг гэж юу ямар юм байт юм бол доо гэл телевиз ариу дугаар ингээд сонсоод нэг юм дугуурттай сэргээ хөөмийг нэг нарийн дугуурттай шүү дээ. Тэгээд ахраа хүмүүс ингээд өтгөн дугууртаа ийм дугуурттай байт юм бай гэдэг ерг юм. Тэгээ өөрөө болохоор нэг дуурайд нөхөө сонс дуурайд нөө гэж юу адаг дуурдаг байсан. Тэгэл нөө өглөө анги дээр ирэхээр ингээл яг хөөмөг шиг ингээл дуурайд дуурж байгаа шүү дээ. Яг ингээд жинхэнэ ингээл амьсгаа аваад ингээд хэвдийн мэдлэгээрээ нэг хөөмөг бэлэн гэж юм мэдгүй юм чинь. Тэгээд нэг удаа манай дэлгэрэх нутагт чинь нэг сум сударчлах өдрлөг гэдэг 7 хоног өдрлөг гэдэг одоо үйл ажиллагаа болсон юм. Тэгээд хотоос найр өрч ирээ за юу яхаа хэрэгтэй. Танай одоо сум чинь хөөмөж байна уу? Хөөмөлчгөр хүн байна уу? Хөөмөл гарах хэрэгтэй ингээл. Тэнгүүд л манай багш ч юм болохоор энд манай энэ хоёр ихрийн нэг юу байгаа гэдэг штэ. Хөөмөж дуурайд идэв чиний дэрийн шаргаад үзээч гэдэг тэглээ. Тэгээд би ямар юу ороод үзлээ өөртөө үл айгу том хөөмийг сурцсан хэмжүүл орж байгаа штэ. Тэгээд за чи юу ахаар нь одоо хөөмөөс сорих юм хүсэл төрөмжтэй байна уу та хоёлаа гэдэг. Тийм хөрөж юу бас сонирх хүс юу ана хүсэл сонирхлоо байна гэл. За тэгвэл та хэдэг бол нэг юу хот руу яваад нэг юу сургалтанд яваад 14 хоног тий 14 хоног сургалтанд яваад иргээд. Тэгээд тэр үед болохоор тухайн нэг үедээ болохоор ахраа хөөмийг гэдэг ахраа хөөмийг сураад шахан хөөмийг нэг тэгээд нэг юм дээр чинь хоёул морин хуур тоглодог байсан. Тэгээд тэнгөөр ингээд дагалдаад магтаал анх сурчаа тэрнээсээ эхлүүлээд ингээд хөөмийг цаашаа одоо өргөжлүүлээд ингээд хөөмөлөх болсон. Хөөмийг анх сурахад сурж байхад бол ингээд хоолойны хувьд л маш хөвжижсэн. Тэгээ амьсгаа аваад за нэг амьсгаа төгжээд дасгал уншихад бол маш жоохон тийм ядрах тий жоохон цоцох. Тэгээ тэрнээсээ жоохон шандрах үе бол жоохон гарч исэн. Хоолойгоо төгдөх. Тэгээ 14 хоногийн хугацаанд би одоо багш дээр хөөмийг заалгаж байхад бол бас нэлээд шантраад байгаа бас хөнгөртэйгээ яриад жоохон болох уу яах вэ гэдэг нэлээд тийм байсан үе байсан. Тэгээд одоо хоёр сайхны үе гэхээр одоо энэ мондөгийн сайхан том өв соёлыг тэр одоо ингээд сурж байгаа. За энэгээр тэр одоо бас хаашлаа ингээд уран бүтээл төрөөд Монгол хүн шүү гэдэг одоо энэ сайхан одоо юмыг сурж байгаа болохоор тэгээ жоохон дэндээ жоохон урам зориг аваад тэгээ ингээд цаашаа сурж ирсэн. Ихэр төрнө гэдэг ховорхон хувь заяа. Харин амьдралаа яз гуур урлаг ам бэлгийн төлөө зориулахаар яваа бахархал билээ. Тэр чинь бүр багасаад нэгдүгээр ангиас нэг ширээнээс авах бол ингээд энэ үед чинь бас ингээд бас нэг нь өвдөх ч юм уу нөөхөн өвдөхөд нэг юм хүнд одоо ингээд алтнаад жишээлбэл нэг юм ингээд тохиолдлоо хэвчил хэзээ нэг сарын дараа ч юм уу яг ингээд адилхан тийм бас үйл тохиолддог бас. Тэгээд ингээд нэг болохгүй юм бол
нэгэнд нь болцоо гэхэд дараа нь хануух бас нэг болдог ч юм уу те. Тэгээд нэг өвчин оронгууд нөөх нь дараа нь бас нэг өвчин ороодаг. Бас нэг яг тийм яг нэг адилхан өвчин ороодаг бас тийм. Мэдээж одоо нэг мэрэгжлийн уран бүтээл хүмүүс чинь бас хоолоогоо халаа дуурна. Нэг өдөр бас нэг жоохон таархан дуурч юм уу, нэг өдөр бас нэг гой дуурах тийм байдаг те. Битэр ч юм уу яг одоо өнгөний тембрийн хувьд яг адилхан юм. Эсрэг хүмүүс ингээд дуурна. Заримдаа бас нэг ингээд шахаа гэж жоохон муу эсрэгээ хүмүүс жоохон муухан гарах ч юм уу бас тийм тохиолдол байдаг л да. Тэгэхээр за би өнөөдөр чинь ингээд одоо миний одоо хахраа хүмүүс илүү гол гарна. Миний эсрэгээ хүмүүгүүд хоёлаа за тэгвэл би хахраа өнөөдөр нэг явъя. Эсрэгээ хүмүүгээр зөв би ингээд явъя гэдэг тийм юм байт. Ер нь бол битэрийн өнгө тембрүүл нэг ингээд цалцад байдгүй. Нэг ингээд муу дунлаа инглээд хэлээд гэсэн юм бол нэг хадар байдгүй. Тэгээ яг л нэг битэр чинь одоо нэг магтаад явдаг. За чи хахраагаар юм шиг эсрэгээ хүмүүс яг тэрнгээр сурцсан. Яг тэрнгээр тэр ингээд дагаар хаяал таяада нэг бас нэг юм бас нэг юм гарна штэ гинэ дуу хоронгууд нь хоороо ингээд сэргнэл явахаараа за чи өнөөдөр нэг хахраагаар явчих би эсрэгээр явчих гэдэг бас. Одоо миний хахраа гарахгүй хар манай нэг хахраа махаа гэдэг ч юм уу те. За битэр одоо яг магтаалын хувьд бол юм ингээд хоорондоо ингээд жижигсэн юм байхгүй. Яг одоо нэг язгуураараа ингээд явах юм төрлийн магтаал байна. Говь гэдэг нэрнээсээ эхлээд шүлээвлээ. Монгол орон 33 говьтай. Алтайн өврө говь, Алшаагийн говьор эхлээд Бигрийн говь, Борзонгийн говь, Долоодын говь, Дондайн говь, Цагийн говь, Зармангийн говь, Шаргын говь, Иргэнгийн говь, Зэмгийн говь гэж үргэлжилж өгнө. Харин Дорногов аймагт Долоодын говь, Дорны говь бүхэлдээ оршино. Энэ л сайхан говь нутгаа магтан дуулахгүй бол хутагтын нутагт очсны хэрэг юу вэ?
Уул хангайгаан ус говьон эзэн богд хаанан ингэж магтан дуулна гэдэг өнөө хиймрийн санг дүнчүүр удаа тавиулснаас ялгаа юм бэлээ. Энэ их өв соёл маань өнөө бидэнд уламжлагдан ирсэн нь аз завшаан хувь зохиол мэт боловч үргэлжлүүлэн цааш үлдээнэ гэдэг өнөө бидний хариуцлага үүрэг буюу